За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр ахин уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг өмнөх дугаарынхаа 2 дахь хэсгийг нь болгож оруулъя гэж бодож байна. Яг гэх юм бол Японд л одоо удахгүй Обоны баяр гэдэг баяр болох гэж байгаа байхгүй. Тэгээд энэ Обоны баяр гэдэг нь ямар ч хэрэгтэй вэ гэх юм бол тий өнгөрсөн 8 сард бас л тайлбарлаж ирсэн да та хэдэд Японд одоо 8 сарын 13, 14, 15 энэ жил тохиож байгаа өвөг дээдсийнх нь одоо сүнстэй гэрээ иргэдэг гэх юм уу та тий гэртээ бууж ирдэг. Тэгээд энийг нь тохиолдуулаад үр хүүхдүүд нь бүгдээрээ гэртээ цугларах ч юм уу тий хол одоо нэг Токиод амьдардаг хүүхдүүд нь одоо гэртээ Кёто руу ч юм уу тий эсвэл одоо Нагоя руу ч юм уу тий буцаж очиод өвөө эмээгийнхаа аав ээжийнхаа тэгээ тахилд хүндэтгэл үзүүлэх тэгээл одоо булшин дээр нь очиж иргэх байд юм булшиг нь цэвэрлэх байдаг ч юм уу те тиймэрхүү юмнууд хийдэг замун энтэй холбоотойгоор бол маш том фестивалууд болдог. Жишээ нь бон одоорыг бүжиглэх байдаг ч юм эсвэл нөгөө гэрэлтийн илүү асаад байж тээ тэгээд тэрийгээ дээшээгээ нисгэх аль хэсгийн л одоо гол нууран дээр ингээ хөвлөх гэдэг ч юм уу те тиймэрхүү олон төрлийн одоо арга хэмжээнүүд болтгоо. Тэгэхээр тэгээ ер нь бол одоо наагуураа юм ч гэсэндээ цаагуураа юу гэж ярьдаг вэ гэх юм бол бас энэ Обоны үеэр бол янз янзын юмнууд их харагдах нь илбэгшдэгэ гэдэг ч юм уу те тиймэрхүү ярианууд бас байдаг. Гэтэ мэдгүй би бол тиймэрхүү юм ерөөсөө нэг ч удаа харж байгаагүй. Тэг яг соёлын талаас би ер нь үргэлж ярьдаг шүү дээ. Тэгэхээр 8 сарын 13, 14, 15-ны өдрүүдэд хэрвээ Японд аялаж явж байгаа манай монголчууд байх юм бол тэ одоо Шибуя Мибуяд ч юм уу, Шинжику дүүрэг мөрөгт ч юм уу там гой одоо бон одоорыг бүжиглэх бүжгүүд тэгээ дээрэс нь одоо юм нэг том юм сүүг шиг юмнуудыг вашой гэдэг ингээ өргөөд явж идэг. Тэгээ янз янзын гой хувцастай хүмүүс, юкадагаа өмсөн гой хүмүүс энэ төргээл тийм хүмүүсийг харах маш их боломжтой өдрүүд байгаа учраас та хэд Google дээрээс сайн чеклээ шалгаад үзээрэй. Тэгэх юм бол магадгүй тийм гоё фестивалда таарлаж магадгүй шүү гэж захиах байна. За тэгээд шууд үндсэн ярианд орё гэж бодож байна. Өнөөдрийн дугаараар болохоор би ер нь юрэ 3 юрэгийн талаар ярих гэж бодож байгаа. Юрэ гэдэг чинь болохоор йокайг бодох юм бол илүү сүнслэг төрлийн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ йокай юрэ гэдэг нууд чинь болохоор одоо Японд Хэйяны үе, Эдогийн үеэс ахуулаад илүүтэй гарч ирсэн одоо тийм яриа соёл гэх юм уу да тий йока юрэгийн талаарх ярианууд тэр үед л одоо өстө жинхэнэ нөгөө хийц хурж исэн үеийн юм уу хайшин тий иймэрхүү юмнууд маш их дэгдэж гарч ирсэн байдаг. За тэр үед бол одоо Кайно Зукан гэдээ байгаа 100 одоо Японы 100 чөтгөрүүдтэй сүнс чөтгөрүүдийн зураг гэж байдаг байхгүй яг энэ алтартай нэг ном байгаа. Энийг хэрвээ та хэд одоо Японы Токиогийн Метрополитен музей гэж байгаа. Тэнд хэрэг очих юм бол тэнд ер нь зардаг. Тэрийг бас сонирхоод аваад үзэх юм бол сонирхолтой. Яагаад гэвэл одоо энэ Хяккай Зукан буюу 100 чөтгөрийн зургийн номонд орсон энэ чөтгөрүүд чинь одоо орчин үедтэй манга, аним байдаг ч юм уу, эсвэл кинонууд дээр ч юм уу янз янзаар хувраадтэй ингээ хөгжөөд гарч ирээд байдаг талтай. Тийм учраас ер нь хэрвээ Японы түүх соёлыг сонирхдаг хүмүүс ахын бол тэрийг нь одоо аимшиг гэхээс илүүтэй соёлын хэмжээнд нь аваад үзчих юм бол бас сонирхолтой байж магадгүй. За тэгээ хамгийн ихний ярих гэж байгаа юрэ бол Юмено Сейрэ гэж байгаа. Юмэ гэдэг нь болохоор одоо зүүд мөрөөдөл гэж бас явдаг. Гэхдээ одоо яг энд болохоор зүүд гэдэг утгаар явж байгаа байхгүй юу? Зүүдний сүнс. Тэгээ энэ одоо зүүдний сүнс гэхээр жоохон амар эвгүй сонсгож байгаа сте өгнээсээ ингээ сонсонгот зүүдэн дотор сүнс гэхээр чинь угаасаа гэмээр ингээ сонсгож байгаа боловч яг үнэндээ болохоор энэ нь арай илүү жоохон эерэг утгаар байт юм билээ л те зүүдний хамгаалагч сүнс маяг юм байдаг ч юм уу те Юмено Сейрэтэй холбоотойгоор орчин үед те ер нь арай жоохон багассан ч гэсэн дээр үед одоо дээр үеийн Японы ээжүүд нь хүүхдүүд нь одоо зүүдэндээ муу муухай музик ч юм уу муухай зүүдлэх юм бол тэрнийх нь хажууд нь ингээд жижигхэн цаасаар цагаан өнгийн сар ингээд хажлаа тавьдаг байсан. Гэх юм бол одоо зүүдэнд чинь Юмено Сейрэ хурж ирээд хамгаалнаа гэж үздэг ч юм уу тийм бас дом гэх юм уу домог гэх юм уу байд юм бэлээ. Тэгээд ингэж одоо домнохтой Юмено Сейрэ энэ хүүхдийг одоо зүүдийг нь гэрэлтүүлээч гэж бас хажуугаар нь шивнэж хэлдэг байсан байгаа юм. Манад одоо бас хүүхдийг
ширгэлж мэргэлэхтэй бас л те муу муухай молоор зайл мэлгдэг ч юм уу те тэгж юм гэж хэлээд нөгөө ширгэлсэн ус мусаа цацдагтай адилхан бас тэгэж шивэндэг байсан байгаамаа. За ингэж одоо домнуулсан хүүхэд нь өглөө бол инээмсэглэл дүүрэн сэрдэг байсан. Тэгээд ингэснээрээ хүүхэдтэй зүүдний сахиус бол хүүхдийг хамгаалсан юм байна гэж үздэг байсан гэж тэгж байгаа юм аа. За мөн Юмэносэрэтэй холбоотойгоор ахмад наснууд те хүүхдүүдтэй дараах заншлыг заадаг байсан гэж байгаа юм. Унтахынхаа өмнө цонхоор сарлуу хараад талархлын үг хэлээ. Тэгэх юм бол одоо Юмэносэрэ сайхан зүг тавьчирд юм аа. Хэрвээ гунигтай дурсамжаа мартахыг хүсэх юм бол орныхоо дэргэд жижиг цаасан тог руу тавьдгаа гэх мэт одоо Юмэносэрэтэй холбоотой юм домог ярианууд дом хүртэл байдаг юм байна. Юмэносэрэгийн одоо зургийг нь хэдүүлээ харах юм бол те ихэвчлэн урт танцуутай цагаан кимоно өмссөн, маш сул туранхай биетэй, модон даяг тулсан, цагаан үстэй юм өвгний түрээр дүрслэгддэг. Тэгээ маш тийм нэг нарийнхан тийм үстэй. Тэгээ энэ нарийнхан үс нь яг жоохон хий үзэгдэл шиг юм хөдөлгөөнтэй. За тэгээ баруун гартаа саяхан хэлсэн модон таяга барьсан, зүүн гарталтаа болохоор юм бариагүй ч гэсэн ингээ сунган ямар нэгэн одоо дохио зангаа хийж байгаа юм шиг харагддаг. За тэгээ биеийнхэн доод тал нь бол ингээд ерөнхийдөө уусаа талга болсон юм шиг ингээ байдаг нь хүмүүст жоохон аимшигтай санагддаг гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ гадаад төрхийг ингээд харах юм бол те магадгүй ингээ айсан хүн хальт хараад өнгөрөхөд ч юм уу эсвэл ингээд бүр нэг юм сааралтаад ингэж харагдаж байгаа үед нь эмэгтэй хүнтэй илүүтэй төстэй харагддаг учраас хүмүүс одоо Юмэносэрэг бол бас эмэгтэй хүн гэж андуурах тохиолдлууд байдаг юм байна лээ. За тэгээ Юмэносэрэтэй холбоотой нэг ганц нэг домгууд байт юм билээ маш богинохон. Тэгтээ яг хуу та хэдэ тальт яриад үгүй гэж бодож байна. Эрт цагт Киев улсын манан тойд хүмүүсийн ховорхон очдог нэгэн жижиг тосгон байжээ. Тосгоныхон шүн бүр нэгэн сонин үзэгдлийн талаар ярилцдаг байсан нь хүмүүсийн зүүндэнд гарч мартагдсан дурсамжийг сэрээдэг цагаан гэрэлт сүнсний тухай байв. Түүнийг Юмэносэрэ буюу зүүдний сүнс гэж нэрлэдэг байжээ. Домогт өгүүлснээр олон зуун жилийн өмнө тэр тосгонд Аои нэртэй залуу бүсгүй амьдардаг байсан гин. Аои өвчтөе хүмүүсийг тайвшруулж хүүхдүүдийг сайхан зүүдлээсэ гэж хүссэндээ шүн бүр бяцхан дэнлүү асан залбирдаг байлаа. Нэгэн хатуу өвөл тосгонд тахал тэгдэж хүмүүс айдас хард арсан зүүдэнд шаналж эхэлжээ. Аои тосгоны сүмд очиж хүмүүсийн айдсыг авч амгалан зүүдийг нь буцааж өгөөч хэмээн тэнгэрт залбирсан гэдэг. Тэр шөнө уулсын дээгүүр үл мэдэг мөнгөн гэрэл бууж Аои харан алга болсон байна. Харин түүнээс хойш тосгоны хүмүүс гунигтай эсвэл айдас төгшүүртэй унтах үед цонхны цаанаас цагаан гэрэл анивчхыг хардаг болжээ. Тэр гэрлийн дараа хүмүүс маргааш өглөө нь тайван сэрж мартагдсан хайртай хүмүүсээ зүүдэндээ харсан мэт сэтгэл нь ууж ирсэн байдаг байв. Гэт нэг ийм домог байт юм билээ. За хоёр дахь нь болохоор нэг залуу самурай дайнд мордоод тэгээ тосгондоо буцаж ирэхээс өмнө ой модон дотор төөрчж гинэ. За тэгээд нөгөөдөг чинь шүн төөрцөн одоо унтахаас өөр аргагүй болоод ямарсан бие жоохон хэсэг амрааж авъя гэд хөвтөжсэн чинь цагаан дэнлүү барьсан эмэгтэй зүүдэнд нь харагдсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд эмэгтэй тэрэн рүү ингээд дөхөж иржсэн юу ч хэлэхгүйгээр гараараа нэг тишээгээ заасан гэдэг жаа. За тэр заасан замыг нь нөгөө самурай чинь сэрэнгүүтээ санаад тэр чиглэл рүү нь яваад өөрийнхөө тосгоныг олсон гэдгээ. За тэр цагаас хойшоо хүмүүс Юмэносэрэг зөвхөн зүүдийг хамгаалагч бус төөрсөн хүний сэтгэлийг гэрэлтүүлэгч сүнс гэж үзэх болсон байна гэж байна. За өдгөөч гэсэндээ тэр кийгээд уулсын зарим хөвшин хүмүүс мантай шүн цагаан гэрэл моддын хооронд анивчхыг хараад Аавигийн сүнс өнөө шөнхийн нэгэнд амгалан зүүд авчрахаар ирсэн байна хэмээн шивэндэг болсон гинэ. За яг энэ ихний дүрсэлсэн дүр болохоор яг юурэ гэхээсээ илүүтэй те нөгөө Хяккай Цукан гэсэн маш те тэр 100 багтцсан байдаг учраас ерөнхийдөө ингээ хальт дуртаад өнгөрэй гэж бодсон. За ингээд хоёр дахь төвхрөг орцгоё. Хоёр дахь тайзад танилцуулах юурэ бол Акамантоога. Акамантог бол ер нь би Акаманто гэж за монгол хэл дээр мэдээ материалууд байт юм байна гэсэн чинь ерөнхийдөө нэлээд байсан. Тэгтээ сонсоогүй хүмүүс байж магадгүй миний YouTube-ийн одоо үзэгчд донд, сонсогчд донд. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө яагаад энэ Акамантогийн түүх яригдах болсон юм бэ гэдэг тэр цаатлынхан бас очир шалтгааныг нь ярих учраас та хэд маань бас сонссон хүмүүс байсан ч гэсэн сонсоод үзээрэй гэж зөвлөх юм байна. За ингээд Акаманто гэдэг нь болохоор орчуулбал Ака гэдэг нь улаан, Манто гэдэг нь болохоор
нөмрөг тийм хантааз маягийн зүйлийг хэлж байгаа маа. За акаманто гэж одоо хэдийгээр нэрлэгддэг ч гэсэн өөрөөр хэлдэг бас нэршлүүд байдаг. Тэднэр нь болохоор аоиманто цэнхэр болчихж байгаа юм. Акай ками буюу улаан үс, акай хантен ч үлээ, акай чанчанко, акай те улаан гар энэ төр гэдэг арай бас нэг өөр нэртэй боловч ер нь адилхан төрлийн юм юурэнүүд бас байдаг бахнэ. За акаманто бол ер нь бие засах газартай буюу жорлонтой холбоотой тийм сүнс байгаа юм. Та ч гэсэндээ ер нь сургууль дахтай сургуулийн жорлондтэй сургуулийн 0-д сүнс байдаг гинэ гэдэг яриа ер нь сонсч ирсэн үү? Ер нь баг хүн болгон сонсч ирсэн байх гэж бодож байна. Би ч гэсэндээ сургууль дахад манай сургуульч 2 давхар байсан. Тэнгууд 1 давхрынх нь эрэгтэй 0-д нь одоо сүнстэй мүнстэй гэдэг яриа байдаг гэсэн. Тэгэл нэг л эвгүй санагддаг тэнд одоо хүүхд тухайн алдж онсон мөнсөн гэдэг яриа байдаг гэсэн. Гэхдээ яг үнийг хэлэхэд бол тэр угаасаа л худлаа байсан тий. Угаасаа худлаа байсан. Одоо бодоход бүр ингээд нэг жоох инээдтэй санагддаг. Тэгээ ер нь бол яг нэг иймэрхүү ярианаас үүдэлтэйгээр энэ акамантогийн яриа эхэлсэн гэж үздэг. Сургуулийн те ялангуяа бага сургуулийн бие засах газар тарагддаг сүнс гэж аахгүй. Яагаад бага сургуулийн хэрэг бага сургуулийн хүүхдүүд л угаасаа ийм юмнаас айн шүү дээ те. Ахлах сургуулийн хүүхдүүд бол ийм юмнаас төдийлэн айхгүй болоод ирсэн байгаа учраас бага сургууль гэж ингэж ерөнхийдөө айлгах те байгаа бол зөв олж байгаа үстэй те. Хачиргалтай нь маш олон өөр сургуульд маш олон хүүхэд харж байсан гэдгээрээ хоорондоо холбогдож ийм алдартай болсон одоо дүр юм байна. За тэгээд энэ акаманто болохоор хуучин эсвэл маш ховор хэрэглэгддэг угаалгын өрөө 0 те ихэвчлэн хуучин хэв маягийн суултууртай өрөөнүүдтэй байдаг гэж байгаа байхгүй. За дээрэс нь одоо сургуулийн бицс газартаа ингээ хид хид өрөө байгаадаа ингээ яваад оронгууд нь хаалхтай те. Тэнгууд тэрний 1 2 3 4 буюу дөрөвдөгт нь тэнд байдаг гэж хэлээд байгаа байхгүй. Яагаад гэх юм бол 4 гэдэг тоо одоо японоор ши буюу те үхэл гэдэг ханцтай адилхан дуудагддаг байхгүй. Тийм учраас одоо ши те тэр үхлийн юунд байгаа энэ төр гэл жоох амар л байгаа юм те. Тэгээд ши гэдэг тэнд орох юм бол ер нь үхнэ гэж л үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ши буюу үхлийн тэр одоо өрөөнд дотор нь акаманто байж байгаа гэдэг одоо тийм утгатай гарч ирсэн байх нэ. Тэгээ ер нь бол нэг юм сануулхад би одоо энэ яриаг бол нэг тийм аимшигын яриа гэхээсээ илүүтэй те бид нарыг ч гэсэндээ жоохон бахад нэг иймэрхүү ярианууд ингээд байдаг л байсан. Улаан дүүбэл тог те улаан гар ямар энэ төр гэл тэгэл тэрийг ингээл барин хангата орой олгон суугаал яриа л гээл айгаал орой олгон тэрний ярианаас айгаал тэгж мэгдэг байсан. Тэрэн шиг л одоо хүүхдүүдийн дунд яригддаг ийм яриа бол одоо зогсно гэж байхгүй. Наадхаа сонсгоо байл гэж хэлээд сонсгоо байлна гэж байхгүй. Тийм учраас тэрний хооронд одоо энэ Японы дэ хүүхдүүдийн дунд ийм яриа байд юм байна те. Энийг тэгвэл тийм учиртай юм байна штэ гэж сонсож авчаа дараа нь хүүхдтэйгээ ярилцах юм бол бас нэг арай өөр их юм болоо гэж би бодоод байгаа байхгүй юу. За тэгээд энэ яриа бол яг анх хаанаас үүсэлтэй вэ гэдг нь бол мэдээж хэлэхэд хэцүү. Ямар ч байсан 1930-аад оны үед одоо сургуулийн тэр гадаа хүүхдүүдийн ярьдаг яриан донд одоо алтартаа цуурхал болж бүртгэгдсэн гэд тэгдэг. Тэгээ акамантогоос хойшоо нэлийн орчин үед бас ахаад жорлонгийн арай өөр сүнсний дүр гарч ирсэн байдаг. Тэр нь болохоор тойре но ханако сан гэж байгаа байхгүй. Тойре гэдэг чинь одоо тойлет тэ 0 байгаа байхгүй. Ханако сан гэдэг одоо юу 0 гэдэг охины сүнс гэд байгаа шүү дээ. Юу шиг Harry Potter дээрээс гардаг шээ тий. Тэр хүүхэд одоо гарч ирээд энэ акамантогийн маань нэр хүнд нь жоох ингээ буурж ирсэн ч гэсэндээ ерөнхийдөө бас гайгүй ингээ арайч бас байхгүй болчихгүй хаа шиг ингээ яваад идэг байгаа юм аа. За тэгээд энэ акамантогийн талаар одоо юури судлаачид гэж одоо байгаа шүү дээ. Энэ зөвхөн Японд гэлтгүй гадаадын одоо том доктор профессорууд хүртэл одоо Японы энэ юурэнүүдийн гарал үүсэл тэгээд ямар утга учиртай ямар одоо илэрхийлэлтэй энэ төргээ бүгднийг судалдаг штэ. Тэрэн дээр одоо энэ акамантог юу гэж үздэг вэ гэх юм бол ерөнхийдөө сурагч хүүхдүүдийн одоо сэтгэл түгшил болон одоо тэр айдсынхан тусгал байх боломжтой юм а гэдэг чинь. Яагаад гэх юм бол энэ акаманто ч нөгөө гарчрангуудаа сурагч хүүхдүүдээс нөгөө 0-д чинь хүүхдүүд оронгууд нь нэг асуулт асуудаг байхгүй. Тэгээ тэр хоёрын А, Б гэсэн хоёр хувилбартай. Тэр А, Б хоёрын нь алиг нь сонгосон ч байсан гэсэн одоо өөхөх болдог. Гэх юм одоо тий өөрөөр хэлэх юм бол одоо эцэг эхчүүд ч гэсэндээ заримдаа хүүхдүүдэд ийм асуулт одоо тавьдаг те. Ингээ юм асуудаг тэгээ хариулангууд нь ууралдаг, буцаагаад ууралдаг, шийтгдэг. Альч хариултыг хэлсэн байсан угаасаа шийтгэгдэн гэдгээ хүүхдүүд мэддэг одоо тийм нэг гарцгүй гэх юм одоо те. Багш нараас ч гэсэндээ ингээд сургууль дээр хүүхдүүд багш нараас ч гэсэндээ асуулт ирэх үед те мэдгүй. Тэгээд
ангийн бүх хүүхдүүд юм ингээд эвгүй байдалд орж байгаа яг нэг тэр одоо сэтгэл төвшөлтэй холбоотой гэж одоо тэр Акамантог тэр судлаач нэг тайлбарлсан мэт юм билээ. Тэр бас маш сонирхолтой тайлбар санагдсан. За тэгээ хэдүүлээ энэ тэр ямар асуултад асуугаад зэт ер нь энэ Акамантогийн түүхийг ер нь хүүхдүүд юу гэж ярьд юм бэ гэдгийг та хэвээр тайлбарлаж өгье гэж бодож байна. Гэхдээ энэ бол яг нөгөө нэг үндсэн гэх юм одоо яриа нөхгүй өөр төрлөөр маш их яригддаг, өөрчлөгдөж янз болдог. Гэхдээ яг ерөнхий үндсэн түүх нь гэх юм бол за нэг жоохон орой бүрий болоод ирсэн байхад сургууль дээрээ за нэг хүүхэд одоо биз газар руу явах хэрэгтэй болж байгаа юм л да. За ингээд хамгийн одоо ангитайгаа ойрхон биз засах газар руу явна. Гэхдээ тэр биз газар руу бол хүүхдүүд явахаас жоохон зайлс хийдгээ гэж байгаа юм. За яагаад гэх юм бол тэр нь жоохон хуучин, арчилгаа муутай, сургуулийн бусад хэсгээс тусгаарлагдсан. За дээрээс нь сүнстэй гэдэг сургалт тархсан байдаг. За тэгвэл өөр бие засах газар хайж явах цаг зав байхгүй тул сурагч за энэ одоо 0 руу ороод гяс бие засаад гарья гэж боддгоо. Бие засч дуусаад ариун цэврийн цас авахар гараас унгасан боловч тэнд ариун цэврийн цас байсангүй. За яах вэ гэд бодож яхад нь нэгэн хачин хоолой сонсогддгоо. Улаан цаас уу эсвэл цэнхэр цаас уу гэж асуудаг. Сурагч улаан цаас гэж хариулдаг бөгөөд хэсэг хугацааны дараа хүүхдийг сурагчийг утгалж улаан нөмрөг өмссөн юм шиг харагдуулахар болоход орхисон байдаг гэж байгаа байхгүй юу. За тэрний дараа нь өөр нэг сурагч бас ийм төстэй зүйлтэй тохиолдсон. За тэр сурагч болохоор улаан цаас уу цэнхэр цаас уу гэж асуухт нь нөгөө домгийг санаад тэр хүүхд улаан цаас гэж хариулсан да гэж бодонготой эсрэгээр нь за цэнхэр цаас гэж хариулдаг. Цэнхэр цаас гэж хариулсных нь төлөө сурагчийн бүх биеэс нь одоо цусыг нь сорвуулж аваад тэгээ юм цэнхэр царайтай болгоод шалан дээр үлдээдгээ гэдэг жаахгүй. Тэгэхээр аль ч одоо юмыг сонгосон гэсэн аль нь ч байсан гэсэн хэцүү сонголт. Ер нь ямар ч гарцгүй гэдэг гэх юм уу да тий. Манай Матриксийн бас нэг юм гэсэн марстэй. Ер нь бол нэг жоохон тэрнтэй төстэй юм шиг санагдчихлаа. За тэрнээс хойшоо энэ Акаманто гэдэг бол ерөнхийдөө жоохон тийм өвчтэй, хөх цагаан царайтай, өндөр тэгэнгүүтээ тийм улаан өнгийн хувцастай хүн юм аа гэсэн тийм дүр төрхийг хүүхдүүд бүрдүүлж ихсэн байгаа одоо амын яриагаар тийм. За тэгээ нэг улаан нөмрөг нөмөрсөн юм шиг болдог гэдэг жааш тэ. Тэр нь одоо манто нөмөрсөн юм шиг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр манто гэдгийг ингээд харахаар нөмрөг гэж орчуулагдчихж байгаа боловч уг нь бол манто гэдэг нь арай өөр төрлийн хувцас болчихж байгаа юм л да. Тэгэхээр нөмрөг гэж одоо орчуулж байгаагаас болоод хүүхдүүд одоо энэ орчин үеийн хүүхдүүд гэсэн үг ч гэдэг улаан мантог нэг юм урт юм улаан юутантэй тэгмээ урт улаан нөмрөгтэй тийм нэг төсөөллөөр бодож байгаа байхгүй. Тэгтэл манто гэдэг нь болохоор Японд одоо дээр үед юм ханцуугүй юм кимононы гадуур өмсдөг хүрэн байсан байгаа байхгүй. Тэгэхээр дээр үеийн хүүхдүүдийн бол төсөөллөөр манто гэдэг нэрийн хүртэл манто гэж өгсөн шүү дээ. Тэгэхээр чам тийм хүрэмтэй хүн улаан өнгийн хүрэмтэй хүн байсан байж тааж байгаа байхгүй. Тэгмээ тэр нь орчин үеийн хүүхдүүд манто гэж нэг сайн мэдэхгүй болоод тэрнгүүтээ шал өөрөөр төсөөлөд яваад ингээд орчин үедээ өнгөрсөн үе хүүхдүүдийн төсөөллийг дагаад юурэ гэх юм уу те тэр чөтгөр тэр сүнс нь өөрөө өөрчлөгдөд яваад байгаа нь бас маш сонирхолтой байгаад байдаг талтай. За тэгээд бусад хувилбаруудад хүүхдүүдийг одоо алхахын оронд те маш их өвддөг, удахгүй нас бардаг, за үхлийн орон руу чирэгддэг энтэр гэл бас янзаар тайлбарлагддаг асуултууд нь ч гэсэндээ те улаан цаас уу цэнхэр цаас уу гэж асуухын оронд улаан хантаа 100 цэнхэр хантаа 100 гэж асуудаг ч гэж ах шиг улаан гар уу эсвэл цэнхэр гар уу гэж асуудаг ч гэх шиг улаан хил үү эсвэл цэнхэр хил үү ч гэж асуудаг гэх шиг ингээд янзаар одоо сургууль болгон дээр магадгүй те бүс нутаг болгонуудад ондоогоор ингээд тайлбарлагдаад амын яриа болоод хөгжөөд явдаг байх нэ. За дээрэс нь зарим баг сургуулиудад улаан цаас уу эсвэл нийл ягаан цаас уу гэж асуудаг гэж байгаа. За нийл ягаан өнгийг нь хэрвээ сонгох юм бол тэр хүүхдийг зүгээр явуулдаг гих мэт. За мөн дээрэс нь хэрвээ нойлын цаасаа мартахгүй нэмэлт жорлонгийн цаас хэрвээ авчирсан байх юм бол тэрийг одоо өөрсдөө ашиглаад гараа авчиж болдог. Тэгэж одоо сүнсийг төөрөгдүүлдэгэ гэж хариулж байгаа юм. Хэрвээ одоо нойлын цаас аваад ирэх юм бол Акамантод хариулах хэрэггүй болтгоо гэж байгаа ч юм уу те. За тэгээ бас нэг домог нь болохоор одоо улаан цаас уу цэнхэр цаас уу гэд асуусан чинь за улаан гэд хэлсэн ч одоо бүхэн шар цэнхэр цаас гэ хэлсэн ч бүхэн за тэгвэл шал өөрөөр хариулаад үцгийг одоо шар цаас гэд хэлсэн чинь өөрийг нь яагаад шар өнгөтэй болтол нь яасан гэдэг ч үлээ те. Нэг одоо ингээд тиймэрхүү те. Яг л нэг бидний жоохондоо ярьдаг л байсан юмнууд ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм ч гэсэндээ одоо ингээд баг сургуулийн хүүхдүүдийн дунд явдаг. Тэгэхээр хэрвээ танаа хүүхэд чинь те иймэрхүү юм яриад байх юм бол
айжин гэдэг ч юм уу тиймэрхүү юм хэлэх юм бол саяны ярьж өгсөн зүйлсийг бас хэлээ тайлбарлаад гэх юм бол арай өөр өнцгөөс харах боломжтой юм болов уу гэж бодож байна. За ингээд хэдүүлээ 3 дахь юрэгийнхаа домог руу орцгоё. Энэ 3 дахь юрэг болохоор Касане гэж нэрлэдэг. Касанегийн одоо нөгөө нэрнийх нь хувилбар нь болохоор Руи гэдэг. Руи гэсэн чинь нөгөө арын ордны Руигийн домог үзсэн байна уу? Би сая нэг хэсэг 10 ордны Руигийн домог нэлээд үзэж арай нэг юм доосгож гарч ирсэн шүү. За тэгээд энэ Касане гэдэг нь болохоор хуримтлуулах, овоолох, давхцах, нэмэх гэсэн утгатай одоо охтуудын нэр гэж байгаа байхгүй юу? Касане бол Касенага фучи буюу Касанегийн цөөрөмд гардаг сүнс. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ цөөрмийн сүнс гэсэн үг байна ш. Цөөрмийн эмхтэй сүнс гэж байгаа юм л да. Тэгэхдээ яг анхны одоо нэг түүхэн гэж байгаа. Энэ түүхээсээ бол одоо үед энэ цөөрмийн сүнс бол нэлээд ингээ өөрчлөгдсөн, хуурцсан янз янзын юмнууд байдаг. Миний энэ ярих гэж байгаа түүх болохоор энэ 17 дугаар зууны үед Ибараки мужи, одоогийн Ибараки мужийн газар нутагт болсон тийм бодит явдлаас сэтвэлсэн гэхээс илүү бодит явдал юм байлээ л да. Тэгээд тэрнтэй холбоотой домог юм байлээ. За түүний түүх бол Идогийн үеийн хамгийн алдартай сүнснүүдийн түүхүүдийн нэг бөгөөд түүнийг Оива Окико нартай хамт өшөө хорсолтой Япон эмэгтэй сүнсний тод жишээ болгон нэрлэдэг. Оива болон Окикогийн талаар би өмнө нь бичлэг хийжсэнийг та хэд маань энд ингээ хараад хэрэг үсэх юм бол тэ өмнөх бараг жилийн өмнө хийжсэн бичлэг баг шүү. Яг энэ Юрэ, Йокаийн партууд байгаа. Тэднийг үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээд Касанегийн тэ домгийг Ракуго, Кабуки театр за мөн өөр олон төрлийн кинонуудад бол нэлээд ашиглаж исэн юм алдартай сүнс гэх юм уу юурэ байх нэ. Тэгээд бодит түүхээс сэтвэлсэн гэдэг утгаараа илүү жоохон амар байж магадгүй гэж бодож байна. Касанегийн бодит түүх рүү хэдүүл орцгоё. Эрт дээр үед Шимоса Провансын Ханью тосгонд Йоемон гэдэг фермер эхнэр Осугитайгаа хамт амьдардаг байжээ. За Осуги өмнөх харилцаанаас хүүхэдтэй байжээ. Хүүхдийн нэрийг Сүке гэдэг байсан. За тэгээ Сүке болохоор жоохон царай муутай. Царай муутай гэдэг нь илүү жоохон тийм бусдаас өөр тосгоны хүмүүс бол аимшигтай царайтай. Царай муутай хүүхэд гэж нэрлэдэг байжээ. Мөн хүлэн жоохон асуудалтай байсан байгаа юм. За ингээд Йоемон Сүкег үзэн яддаг байсан. Өөрөөр хэлэх юм бол эхнэрийнхээ өмнөх харилцаанаас хамт ирсэн хүүхдийг үзэн яддаг байсан биз дээ. Тийм учраас нэгэн өдөр Йоемон Сүкегээс салхаар шийдэж цөөрмийн дээгүүр гүүрээр алхаж явахдаа түүнийг цөөрмлөө унагсан байдгаа. За тэгээ Сүке сэлж чадахгүй учраас тэндээ живж нас орсон гэдгээ. За дараа жил нь Йоемон Осугийн нар охинтой болжээ. Тэд охиндоо Руи гэдэг нэр өгчээ. Руи Сүкетэй маш адилхан царайтай байсан. Тийм учраас одоо тосгоныхан бүгдээрээ түүнийг Сүкегийн сүнсээ гэж итгэдэг байсан. За ийм учраас Руигийн оронд тэд түүнийг Касане гэж дууддаг байлаа. За ингээд удалгүй Касанегийн эцэг их хоёулаа түүнийг бага настай байхад нь нас барсан. Тэгээд энээс хойшоо Касане охин гэртээ ерөнхийдөө ганцаараа амьдардаг байсан байгаа юм. Тэгээ бага насны ч гэжтэй одоо өсвөр настай байсан гэж. Өсвөр наснда одоо ганцаараа үлдсэн охин хүүхэд бол амьдрах гэж маш их хичээж зовж исэн. Тэгтээ ингээд янз янзын өвчнөд барагдаад ингээд маш хэцүү байж хат нь нэгэн өдөр Ягоро гэдэг танихгүй явуулын хүн тэднийг буудалсан байгаа юм. За ингээд би энэ унж дороотож сулсан Касанег өрөвдөгтөө эрүүл болтол нь асран халамжилж өгчээ. Гэтэл Касане талархсан сэтгэлээ илэрхийлж Ягорог өөртөөгөө гэрлэхийг гуйв. Ягоро Касанегийн ааш зан хитрхи дураараа байдал бусадтай дорд харцдаг байдалд нь жигшдэг байсан ч гэсэн түүний газар нутаг өв залгамжлалыг хүсч түүнтэй гэрлэхийг зөвшөөрчээ. Гэвч гэрлэлт аз жаргалтай байсангүй. Ягоро Касанегийн хидэр ядар аашийг харж залхсаар сүүлдээ яаж игээд үгүй хийгсэн гэх хүсэлт автах болов. Тэр нэгэн өдөр Ягоро Касанегийн хамт шорч цуглуулахаар тариан талбай руу явжээ. Хосууд энэ өдөр тариан талбайгаас их хэмжээний шош төвөрлсөн ч гэсэндэ Касане ганцаараа тэр бүх шошийг арай хийж зөөж ядан алхах хаж. За Касане болохоор Ягорогийн яг урд нь ингээ алхаа явжсэн байгаа байхгүй юу? Ягоро болохоор хойно ингээ
гараа ингээл урдаа барьцсан алхаа явжсэн гэж байгаа. Энэ ч гэсэн учиртай байсан. Яагаад гэх юм бол орой бүрий болох үед тэд алхасаар цөөрмийн дэргэд ирлээ. Хүнд ачаандаа түүртэн цөөрмийг гатлаж авсан Касаныг Ягоро яг энэ үед араас нь түлхэж унгав. Ачаанаасаа болж Касаны улам доошоогоо татагдж байсан ч ам гуйн орилсаар байлаа. Ягоро одоо усанд живж байгаа те Касаныг хэсэг арч зогсноо. За ер нь ингээд бүрэн живхгүй нэг л ингээд дээшээ хөвж гарч ирээд байна гэж ойлгонгуудаа араас нь өсөрч ороод цээжин дээр нь гიშгэж ахин амьсгал авч чадхааргүй болгов. Дараа нь чулуу голын эс олж аманд нь хилээ. Эрхийн хуруугаараа нүдийг нь хатгав. Дараа нь тэр цаашаа тисгээ болтол хүзүүг нь мошгов. Ягоро Касаны хөнөөхийг хид хідэн хотын иргэд харсан боловч гинэнч түнд туслахаар хөтөлсөнгүй. За ингээд Касаны гэд охинтой бүсгүй бол бас л үгүй болж байгаамаа. Энэ явдлаас хойш Ягоро одоо нэг чих амар амьдрах болов. Тэр Касанагийн эцэг эхийн үлдээсэн өв хөрөнгийг өөрийн мэд арчилж тордон шинэ ихнэр хүртэл авлаа. Өмнө нь хийсэн зүйлдээ тэр огтхонч харамссангүй. Тосгоноос ч ямар нэгэн яриа хөөрөө гарсангүй. Учир нь тосгоныхан ч гэсэн Касанад тийм сайн байсангүй. Гэвч Ягорогийн шинэ ихнэр гэрэлснээс хойш удалгүй гинэт нас оржээ. Ягоро дахин гэрлэж ихнэр нь дахин гинэт нас оров. Энэ явдал дахин давтагджээ. Ягоро 6 удаа гэрэлсийн дараа ихнэр нь овоо утаан хугацаанд амьдраад түүнд охин төрүүлж өгч гинэ. Тэгтээ охиноо одоо 13 настай байхад нь бас ихнэр нь ахаад нас орсон байгаа юм л да. Тэгээ тэр хоёр охиндоо болохоор Кику гэдэг нэр өгсөн байгаа юм. За Ягоро Кику Кингоро гэдэг хүнтэй гэрлүүлсэн. Тэр Кингоро гэдэг хүн нь Ёемон гэр бүлийн залхамжлагчаар одоо томилогдсон. Өөрөөр хэлэх юм бол бас л маш том одоо гэр бүлийн өв залхамжлагч болсон гэсэн үг ээ. Ингээд энэ гурав нэг юм амар тайван жоохон суухнууд гэж бодож идэл өмнөх явдлыг сануулах гэсэн шиг нэг л өдөр Кику маш их өвдөж амнаас нь хөөс гарч нүднээс нь нулимс урсаж тэсвэрлэхийн аргагүй өвдөж байгаагаа аавдаа хэлв. Тэгснэ гинт өөрийн биш хоолоогоор аавдаа би Кику биш, би чиний эхнэр, чиний алсан эхнэр чинь. Чи намайг усан санд шидсэн. Чи намайг живүүлсэн, намайг санахгүй юм гэж битгий хэлээрэ. Би чамайг болон чиний 6 эхнэрийг бүгдийг нь хараасан. Би тэднийг алсан хүн. Би бол Касаны гэжээ. За энэ үед болохоор Кикугийн нөгөө нөхөр болсон Кингоро тосгоноос зогтож хизээч ахиж эргэж ирээгүй. Харин Кику одоо гинт босч ирээд ингээ Ягоро аав руугаа дайрсан байгаа юм л та. Энэ үед нь нөгөө Ягоро юу болоод байгааг ойлгоод те Касаны гэдэг нэрийг сонсонготой юу болоод байгааг ойлгоод Ягоро одоо тосгоныхоо сүм рүү зүхтсан байгаа юм л та. Ингэж зүхтах үед нь Кику хойноос нь хөөж очоод тосгоны сүмийн гадаа яг сүм рүү орчдггүйгээр гадаа нь орилол те чи намайг алсан гэж орилуулсан гэж байгаа. Тэгээ тэр үед нь тосгоныхан гайхаад хурж ирсэн чинь нөгөө Кику чинь одоо өөрөөр хэлэх юм бол Касаны тосгоныхан тэгжсэн байгаа юм л да. Намайг ингээ алж явахад дуугаар зогссон бүх тосгоны тэр бүх хэрэгтийг би бас харааж байна гэж хэлсэн байгаа. Тэр хэлэхдээ та нарын бүх өвөг дээдсэнд надтай хамт байна гэж хэлээд тэдний өвөг дээдсийн нэрийг бичиж тэдний нүглүүдийг жагсаан. Дараа нь Касаны амьд үлдсэн тосгоны иргэдийн бүх нүглүүдийг жагсаан хийлв. Тэдний нүглийг олон нийтэд ил болгосноор тосгоныхан бүхэлдээ одоо шалдаа бууцгааж хэлэх үггүй те нүүр хийх газаргүй болсон байгаа юм л да. За энэ үед одоо юу болж байгааг сонссон нэг эрдэмтэй аялагч лам Гигэн Ютэн гэдэг хүн алсаас ингээд залбирал үлдэж эхэлсэн байгаа юм л да. Ер нь бол ингээд алсаас залбирал үлдэхэд ер нь л нэг тэг хэр баргийн юурэнүүд дарагдчихдаг гэж байгаа байхгүй одоо энэ Гигэн Ютэн гэдэг ламд. Тэгтэл алсаас залбирал үлдсэн ч ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг мэдэрсэн байгаа юм. За тийм учраас за ер нь жоохон гэрлөө нойртойгээд гэрлөө нойрцсан. Энэ удаа маш их өш өнзөнгөөр боссон маш хүчтэй юурэтэй учирснаа мэдж байлаа. За ингээ Кико охиныг тайвшраад өөрөөр хэлэх юм бол дотор нь одоо орцсон байгаа нэг Касаныгийн сүнс одоо охины бие дотор унтчих хооронд нь Ютэн лам Кикуг залбирал уншихыг сануулсан байгаа юм л да. Кико залбирал унших гээд ингээ амаа нээсэн чинь Касаныгийн сүнс гинт сэрээд янз янзын элдв юм ярьж яриаг нь тасалтуулаад Кикугээр залбирал уншуулсан гүгэн. Тэр бүхэл Касаны өөрийн хоолоогоор Ютэн ламыг дооглон тохуурхаж байлаа. Түүний гомдол хитрхи хүчтэй байлаа. Ингээд эцэст нь Ютэн Кикугийн үсийг бүх хүчээрээ шүрэн авч нүрийн шалан дээр наалаа. Кикуг бүхийлгэж залбирахыг шаарджээ. Кику эцэст нь судар уншиж чадсан бөгөөд гинэт Касаныгийн сүнс биеэс нь гарч ирэн
охин аврагджээ. За ингээ хэсэг хугацааны дараа гигэн Ютэн одоо өөрийнхөө даалгаврыг биелүүлсэн учраас те Ханьюгаас явхаар бэлтэж байтал Ягоро одоо түүний буудалж байсан газар руу Яру сан руу дахин гүйжирлээ. Тэгээ Ягоро хэлэхдээ Кикугийн өвчин ахин хөдөлсөн. Тэр ахаад эзлэгдсэн бололтой гэж хэлдэг. Аварч харлаач гэж одоо Ягоро хоолоо мэдэн хашгирч байлаа. Ютэн яа харахгүй тэр сүнсийг гаргасан гэж бодож исэн ч гэсэн одоо яг юу болоод байгааг ойлгосонгүй. Ямар ч лсэн гэсэн одоо очие гэж одоо гэрийнхэн зүг явдаг. За энэ одоо олстой ямар ч үнээр хамаагүй энэ хараалыг дарна гэж Ютэн лам шийдтгээ. Ингээд Кикугээр залбирал уншуулахаар ахаад оролцсон ч гэсэндээ өмнөхтэй адил уншиж чадахгүй ам нь ингээд зуурцсан хിവэр байгаад байсан. Ингээд гиндүүлж байгаа дахиад нөгөө үснээс нь авангата пан тэ шалан дээр ингээд унгаагаад за залбирал үлдэх гэд Кикуг тэгсэн чинь Кикугийн хоолоо ерөөсө гарахгүй оронд нь ингээд нэг юм бутнаад ах шиг санагдсан гинэ. Тэгэхээр нь Ютэн лам аманд нь ортчихчоод юу ярихыг нь сонссон чинь Сүкэ гэдэг нэр чамд ямар нэгэн утга учиртай санагдаж байна уу гэд нөгөө Ягоро харж байгаа юм л да. Аав руу эргэж харж байгаа. Тэгэхээр нь Ягоро ингээд Сүкэ гэдэг нэр ерөөсөө сонсож байгаагүй учраас би үнэхээр ийм нэр сонсож байгаагүй ламд үннээ өчтдөг байгаа. Ингээд гигэн Ютэн тоцхоныхонтой ярилцаад одоо энэ Сүкэ гэж одоо ямар ч хүртэй хүн юм бэ гэдгийг нь хайсан чинь эцэст нь одоо тэр тоцхоны нэгэн хөгшин ир үннийг хэлдэг. За тэр хүн хэлэхдээ 60 жилийн өмнө те энэ Ёемон гэд эдний одоо эхнэртэй энэ гэр бүлийн эхнэр охинтой байсан. За тэр охин нь усанд одоо унаж тэ цөөрөмд хаягдсан гэсэн одоо цуурхал байдгаа. Тэр охины нэрийг бол одоо Сүкэ гэдэг байсан юм а гэж хэлж байгаа юм л да. За ингээд хинээс чинь Сүкэ мөн үү чи яг Сүкэ мөн үү гэж нөгөө гигэн Ютэн асууж байгаа юм л да Кикугээс. Тэгсэн чинь Кикугийн хоолоо тийм ээ чи Рюиг аварсан үедээ намайг орхисон. Одоо би түүнийг эзэмшиж байна гэж хариулсан байна. Ютэн юу ч одоо дуурахгүйгээр тэр даруйд Сүкэд нас барсны дараах буддын нэр болох Каймё хэмээх нэрийг хайрлаж гэр бүлийн тахилын ширээн дээр Каймё гэсэн нэр бичээд ингээд залж байгаа юм л да. За тэгсэн чинь Сүкэгийн сүнс одоо тэр Кикугийн биеэс гараад тахилын ширээн дээр очсон гэж үздэг. За тэгээ тэнд байсан бүх хүмүүс Сүкэд мөргөн залбирсан гэж үлдэг. За энэс хойшоо Обоны баяр болоход те Обон болоход тэр Сүкэгийн, Касанегийн, Ёемоны гэр бүлийн одоо бусад гишүүдийн те бүх те нэртэй тахилын ширээнд нь нөгөө Кику охин өргөлж мөргөж залбирал үлдэж тахилын ширээ засаж аргадаж ингэж амьдардаг болсон гэдэг жагаа. Тэгэхээр Обоны баяр болох тоолонд хүмүүсийнхаа нэрсийг гаргаж ирж аргадаж залбирдаг болсон гэдэг одоо ийм учиртай юм байлээ. Тэгээ ер нь Обонтой ингээд холбогдуулаад энэ удаагийнхаа дугаарыг ин түрээд өндөрлөж байна. Тэгээ энэ одоо exorcism мэтэр гэдэг шиг те одоо өрнөдийнхоор бол exorcism болсон байгаа байхгүй одоо энэ Японы exorcist түүх энэ байла. За тэгээд энэ үрээд хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөё. За тэгээд дараагийн 7 хоногт болохоор би энд Японы жолооны бичгийн шалгалтаа өгч байгаа байхгүй. Тийм учраас эх 7 хоногт бичлэгээ ерөнхийдөө завсарлах болвол гэж би бодож байна. Амжихгүй байх гэж бодож байна. А тэгээд тэрний дараагийн 7 хоногт те ерөөсө завгүй болоод яваад байна. Тэрний дараагийн 7 хоногт болохоор миний төрсөн өдөр болно. Тэгэхээр төрсөн өдрөөрөө иш тийшээ чадвал кабуки бас үздэг ч юм билүү гэж бодож байна. За тэрний дараачийн 7 хоногт болохоор охиныхоо үс сэвлэг үргэх нэг ёсол хийх гэж байгаа. Тэгээд иймэрхүү ажлууд жоохон нэлээд байгаад байгаа учраас яах вэ гэж санаа зовж байгаа ч гэсэндээ хэрвээ амжих юм бол та эцтэйгээ дараагийнхаа бичлэгүүдээрээ уулзах болно. Ингээд хэдүүлээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.